өнөөдрийн хичээлээрээ хүмүүс анх хэрхэн суурьсан буюу иргэншил хэрхэн бий болсон талаар үзнэ. За хичээл эхлэхээс өмнө бид нар өмнөх хичээлүүдээр түүхийн асуулт зохиож сурсан байгаа. За хизээ, хаана, яагаад, ямар гэсэн асуултанд тулгуурлан за энэхүү зургийг ажиглаад бүгдээрээ асуулт зохиоцгоё. За энэхүү зурагд бол хүмүүс суурийн иргэншилтэй болсон зураг харагдаж байна, тийм ээ. За тэгвэл эхний асуулт хизээнээс эдгээр хүмүүс суурин амьдрах болсон бэ? За анхны суурин иргэншил хаана бий болсон бэ? Яагаад суурин амьдралтай болсон бэ? За суурин амьдралтай болсноор хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ гэх зэрэг асуулт зохиосон байна. За эдгээр асуултандаа тулгуурлаад өнөөдрийн хичээлээ үздэцгээе. За хизээнээс суурин амьдралтай болсон бэ? Буюу эхний асуултыг хариулахын тулд бүгдээрээ онтооллын бодлого бодцгоё. За чадварлаг хүн бол нийтийн тооллын өмнөх 2.4 сая жилийн өмнө үүссэн талаар бид нар үзсэн тийм ээ. За энэ үеийг бол чулуун зэвсгийн үе гэж нэрлэдэг. За үүнээс хойш нийтийн тооллын өмнөх 8000 он болоход бол шинэ чулуун зэвсгийн үе буюу газар тариалан мал аж ахуй үүссэн. За харин нийтийн тооллын өмнөх 6000 оны үед бол тосхон бий болсон талаар бид өмнөх хичээлүүдээр үзсэн. За тэгээд энэхүү чулуун зэвсгийн үеийг бол хуучин чулуун зэвсгийн үеийг болон дунд чулуун зэвсгийн үеийг бол олзуурлах, түүхэрлэх аж ахуй гэж нэрлэдэг. Харин шинэ чулуун зэвсгийн үед бол хүмүүс үйлдвэрлэх аж ахуйд шилжсэн талаар бид өмнөх хичээлүүдээр үзсэн байгаа тийм ээ. За тэгвэл эхний бодлого одоогоос хэдэн жилийн өмнө суурин тосгоо үүссэн бэ? За хоёр дахь бодлого мал аж ахуй үүснээс хэдэн жилийн дараа суурин тосгоо үүссэн бэ? За одоогоос хэдэн жилийн өмнө суурин тосгоо үүссэн бэ гэж байгаа учраас суурин тосгон бол нийтийн тооллын өмнө 6000 оны үед үүссэн учраас одоо байгаа он цаг хугацаан дээрээ буюу 2021 он дээр нэмэх нь нийтийн тооллын өмнөх 6000 он гээд за одоогоос 8021 жилийн өмнө суурин тосгоо үүссэн байна тийм ээ. За тэгвэл нийтийн тооллын өмнөх 8000-аас нийтийн тооллын өмнөх 6000 оноос за мал аж ахуй үүснээс суурин тосгон бол 2000 жилийн дараа үүссэн бахна. За тэгэхээр анхны суурин иргэншил бол яах нь вэ? Тосгоны үүсэл бол 8021 жилийн өмнө, за харин суурин тосгон бол мал аж ахуй үүснээс хойш 2000 жилийн дараа үүссэн бахна. За тэгвэл эдгээр хүмүүс анх хаана хэрхэн суурьсан бэ? За анхны суурин иргэншил бол Тигр Ефрат хоёр мөрний дагуу буюу за энэхүү газрын зураг дээр харагдаж байгаа хоёр мөрний хөндөд буюу за энэ ойрхон орнуудад үүссэн бахнэ. За харин үүний дараагаар бол Египт Нил мөрний хөндөд, за Инд буюу Энтхэг, за Шар мөрөн буюу Хятад гэх мэтчлэн газруудад анхны суурин иргэншлүүд үүссэн. За эндээс нэг ижил зүйл харагдаж байгаа. Тэрний юу вэ гэхээр за суурин иргэншил үүсэхдээ томоохон гол мөрөн буюу үржил шимтэй газруудад за газар тариалан эрхлэх болсноор бол суурин иргэншил анхлан үүссэн байгаа. За хаана суурин тосгоо үүссэн бэ? За яагаад энэ газруудад суурин тосгоо үүсэх болсон бэ? За багш нь сая хэлсэн тийм ээ. За нэгдүгээр суурин тосгоо үүсэх шалтгаан нь за хүмүүс анхлан газар тариалан эрхэлж ирснээр за суурин амьдрах болсон. За учир нь газар тариалан эрхлэхээр за үр тариагаа хураах, ургацаа хураах, за маш удаан хугацаа шаарддаг учраас за ургацаа богино хугацаанд хураагаад аваад явах боломжгүй учраас за томоохон гол мөрний дагуу удаан хугацаагаар суурьших шаардлага үүсний үндсэн дээрээс бол суурин суурьших болсон. За ингээд суурин тосгонууд бол бий болсон байна. За энд одоо бүгдээрээ өнөө үеийн газрын зургийг харьцуулаад харцгаая. За Монгол улсаараа баримжаа аваад за Монгол улс манад энд харагдаж байна. За өмнөний ойролцоо бол Шар мөрөн буюу Хятадд бол анхны суурин иргэншил үүссэн. За тэгээд хамгийн анхны суурин иргэншил бол за хоёр мөрний хөндөй буюу Тигр Ефрат мөрний хөндөд бол үүссэн. За үүнээс цаашлаад Египт буюу Нил мөрний хөндөд, за Энтхэг буюу Инд мөрний дагуу гээд за ингээд дөрвөн томоохон гол мөрний дагуу анхны суурин иргэншлүүд бий болж байжээ. За яагаад суурин амьдрах болсон бэ? За нэгдүгээр газар тариалан эрхлэхэд бол талбайгаа боловсруулж үрээ суулгах, арчлах урт хугацаа шаарддаг байсан учраас за суурин суух шаардлагатай болсон. За хоёрдугаар тариалан эрхлэх болсноор нэг газар удаан амьдрах хэрэгтэй шаардлага бий болсон. За үүний дараагаар гол мөрний дагуух иргэн за хөрсөн эрдэс бодисоор ариун байдаг учраас за суурин сууж газар тариалан эрхлэхэд боломжтой болсон байна. За мөн байнгын услахад тариалан энгийн тариалангаас 10 дахин их ургац өгдөг учраас
за услах байгууламжууд хийсэн. За үүний дагуу бол усан сан, далан, усан савг, худаг зэргийг бол бий болгож за услахаа тариалан хэрэглэх болсноор за үүний эдгээр шалтгааны үндсэн дээрээс анхлан суурин амьдрах болсон байна. За тэгвэл суурин амьдралтай болсноор хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ? За нэгдүгээр хамгийн түрүүнд бол хоол хүнсээ өөртөө хийж бүтээх болсон. За өмнө нь нөгөө олзуурлах, түүхэрлэх аж ахуй үед бол байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг түүж иддэг болсон бол за суурин амьдралтай болсноор үйлдвэрлэх аж ахуйд шилжснээрээ хоол хүнсээ өөртөө бүтээн бий болгох буюу газар тариалан эрхэлж эхэлсэн байна. За тэгээд тариа ногоогоо удаан хугацаанд хуримтлуулан хадгалдаг болсон. За үүний үндсэн дээрээс хөршүүдтэйгээ арилжаа 8 хийх болсон. За энэ нь өөрт байхгүй бараа ногоо бүтээгдэхүүнийг өөрийн хөршид байгаа ижил бараа бүтээгдэхүүнээр солих. За ингэснээр бол арилжаа 8-ны эхлэл тавигдсан байна. За тэгээд талбай газраа хамтран эзэмшиж за ургацаа тэнцүү хуваан эзэмшдэг болсон. За үүний үр дүнд бол хөдөлмөрийн хуваарьд нарийж газар тариалангаас гадна тусгай мэрэгсэн хөдөлмөр үүссэн. За эдгээр нь бол жишээлбэл анхны за арилжаа 8 эрхлэх болсноор анхны худалдаачид бий болсон. За үүнээс гадна гар урчууд, тариаланчид, худалдаачид гэх мэт нарийн тусгай мэргэжлүүд бол бий болсон байна. За тэгээд хүмүүс хөрөнгөө хоримтлуулдаг болсон. За хөрөнгийн хоримтлалд үүснээр өв залхамжлуулан өөрийн хүүхдэд за өөрийн хөрөнгийг хоримтлуулан хадгалсны үндсэн дээрээс өвлүүлэн өгдөг болсон байна. За ингээд хамгийн чухал нь эндээс үсрэн за нийгмийн ялгарл буюу одоо баян ядуугийн ялгаа хөрөнгийн хоримтлалд үндэслэн бий болж эхэлсэн. За дараагийнх нь за баян ядуугийн ялгаа бий болсноор за энгийн тариачид болон хөрөнгө чинээтэй хүмүүсийн амьдардаг одоо суурин тосгон нь бол ялгаатай болж гисэн. За энгийн тариачид болон ядуу хүмүүс бол тэд нарийнхан гудамжтай нэг давхар тоосхон байшинд амьдардаг. За голд очиж усанд ордог. Гудамжинд хогоо асгаа дээр нь үнс асах дайшингууд нь ардаад жижиг хашаатай. За тэндээ хоолоо идэг байж. Харин хөрөнгө чинээтэй хүмүүсийн хувьд бол тэд сүмийн дэрэгдэх уудам цэлгэрт хансаг олон өрөөтэй хоёр давхар цонхгүй цагаан байшинд амьдардаг. За ус зайлуулах за хоолойтой гэрийн ажлыг бол боолууд хийдэг. За түүнийг нь бол гэрийн эзэгтэй нар хяндаг. За хүүхдүүд нь сургуульд явдаг. За байшингийн ард цэцэрлэгтэй ийм ялгаатай байжээ. За эндээс үндэслээд хамгийн том ялгаа нь л яг уу эндээс за хоёр мөрний хөндийн ур хот байгаа. За эндээс ус зайлуулах хоолой байсан бахнаа. За хоёрдугаарт амьдарч буй орчин бол мэдээж маш их ялгаатай байсан. За үүнээс шалтгаалаад нийгмийн давхраа үүссэн бахнаа. За нийгмийн давхраа гэдэг нь хаан, язгууртан, за түшинд, за тэгээд боолууд. За нийгмийн давхраа гэдэгт бол хаан, язгууртан, за тэгээд тариачид гар урчууд ордог. За хамгийн доор бол боолууд буюу одоо олцны хүмүүс, маш ядуу хүмүүс бол энэ давхраад ордог байсан. За ийм нийгмийн давхраа үүсч үжээ. За дараагийнх нь хот үүснээр хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ? За суурин тосгонд бол нийгмийн харилцаа илүү хөгжиж, цоо шин хэлбэр бий болсон. За хот бий болсон. За анхан суурин байсан бол явандаа нийгмийн харилцааг өнжүүлж хүмүүс хөгжиж дэвснэрээ хот бий болсон байна. За тэгээ хотод бол төлөвлөлт хийх замаар хүн амын өсөлт, худалдаа, байшин, сургууль гэх мэт байгууламжуудыг бол байгуулсан. За тэгээ хот нь өөрийн газартай улс төр эдийн засаг соёлын амьдралд нөлөөлж за тусдаа бие даасан хот буюу хотын төвлөрөл бий болж эхэлсэн байна. За тэгээд ингэснээр олон хотууд бий болсноор хотууд өөр хоорондоо өрсөлдөх явдал бий болсон. За тэгээд тариачид, худалдаачид, гар урчууд бүхий одоо тусгай мэрэгсэн хүмүүс бол томоохон хотуудад бий болсон. За үүний дагуу хотод төвлөрөл бий болж одоо эдийн засаг нийгмийн харилцаа маш ихээр явагдах болсноор за дэг журам тогтоох шаардлагатай болсон. За дэг журам тогтоох шаардлагатай болсноор үүнийг нь хамгаалах, удирдлах мөн шаардлага бий болсноор анхны төр бий болсон байна. За хот үүснээр төр үүсэх нөхцөл шаардлага бий болсноор төр үүссэн. За өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ юу утсан талаар иргэн нэг дүгнцгээе. За бидний өнөөдрийн үтсэн хамгийн чухал зүйл бол суурин иргэншил хэрхэн бий болсон талаар үтсэн. За суурин иргэншил бий болоход хүмүүс за удаан хугацаанд тариалан
суух болсноор суурин иргэншил бий болсон. За үүнд бол суурин иргэншил бий болсон хамгийн тав давуу давал нь усталгаа тариалан бий болсон. Усталгаа тариалан бий болсноор ургацаа илүү хурдан хугацаанд илүү их ургац хураан авах боломжтой болсон. За үүний үндсэн дээрээс бол хотууд бий болсон. За бүгдээрээ 24,000 иргэнтэй ур хотын талаар үтсэн. За энэхүү хотод маань нарийн мэрэгжлийн хүмүүс буюу тариачид, худалдаачид, гар урчууд бий болсон. За үүний үндсэн дээрээс хүмүүс өөрсд хэрэгцээ бараа бүтээгдэхүүнээ илүүдэл бараа бүтээгдэхүүнээрээ солилцох үндсэн дээрээс арилжаа худалдаа бий болсон. За энэний үндсэн дээрээс бол нарийн тусгай мэрэгжил буюу анхны худалдаачид бий болсон. За ингэснээрээ хөрөнгийн хоримтлал бий болж хүмүүс өөрсдийн бүтээгдэхүүн өөрсдийн зүйлээ хадгалан за үр хүүхдэд өвлүүлэх болсон. За ингэснээр бол нийгмийн давхраа бий болсон. За нийгмийн давхраа бий болж хот бий болсон үндэс нь бол цаашлаад төр бий болох үндэс суурь болсон. За төр бол одоо эртний ард түмнээс бидэнд үлдээсэн хамгийн чухал өв. За одоо ч гэсэн иргэншлийн чухал үндэс суурь болсоор ирсэн байгаа лээ. За ингээд өнөөдрийн хичээл маань дууслаа. Дараагийн хичээлээрээ дахин уулзтлаа. Түр баяртай.